За сая бид хамтдаа цайр гэдэг энэ металлаар хүн төрөлхтөнд хэрэгтэй яс олон сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг олж харлаа. Тэгвэл Монголд байгаа, Монголын газрын хөрсөндөр байгаа энэ цайр гэдэг энэ металлыг хэрхэн яаж олборлоод, түүнийг хэрхэн яаж баяжуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргадаг юм бэ гэдгийг одоо хамтдаа харах гэж байна. Энэ бол Цайрт минерал компани цайрын баяжуулах үйлдвэр. Энэ үйлдвэр газрын хөрсөндөр байгаа тэр цайрыг хөдрийг олборлоод баяжуулах үйлдвэртэй авчирч баяжуулаад 50% цайрын агуулгатай ийм одоо эцсийн бүтээгдэхүүн гарган авдаг байна. За тэгвэл одоо хамтдаа Цайрт минерал компани за цайрын ил уурхай болоод за цайрын баяжуулах үйлдвэртэй танилцъя. Төмөртийн оны цайрын ордыг 1974-өөс 80-аад оны хооронд Монгол Германы хамтарсан геологи экспедиц анх нээсэн түүхтэй. Тухайн үед ордын нөөцийг 7.6 сая тонн хөдрийн нөөцтэйг тогтоосон бөгөөд хөдрийн дундаж агуулга 10-аас 12% байдаг юм аа. Тэгээ өнөөдрийн байдлаар бол Цайрт минерал компани төмөртийн оны хөдрийн ил уурхайн хүчин чадал жилд 300-аас 350 мянган тонн хөдөр олборлох хүчин чадалтай. Тэгээ олборлох үйл ажиллагаа бол өрөмдлөгөө тэсэлгээ, ухаж ачих, тээвэрлэх гэсэн дараалал явагдаж байдаг. За хөдрийн биетийн хувьд бол баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэй 20-70 градусын налуутай унсан байгаа. Тэгээ хөдөр бол ерөнхийдөө бол доош дох тутам хурц суултын итгэл зур бол нэлээд өндөрсөж эхэлнэ. 1 тонн хөдөр авахд барагцаал бол 9-10 тонн хурц суулгах тийм төлөвтэй. Тэгээд энэ нь бол нэг талаасаа бас эргээд нөгөө олборлолтын зардлыг өсгөх мөн түүнчлэн бас уулын гүн ил уурхайн гүн ихсэх тусам хөдрийн хатуулаг болоод тийм бусад шин чанар агуулгах тодорхой хэмжээний бас өөрчлөлт орж байгаа. За хөдрийн бит бол ерөнхийдөө бол нэг цул хэлбэрээр унсан байгаа. Хөдрийн ил уурхай хөдрийн хүрээ гадна талын хүрээгээр бол зарим газараа бол жоохон салаалсан, тэгээ салбарлсан тийм байдалтай. Бид нар тэгээд одоо ингээд 20 жилийн дараа үйлдвэр яг ил уурхай уландаа очиод ирэх үед бол яг тэр тухайн салбарсан хөдөрлөө бол яг тийм гүний уурхаагаар орох бас тийм эдийн засгийн тооцоо технологийн тийм тооцоонууд бол бас биднэрт байдаг. За бид олборлсон хөдрөө энэ хойд ил хөдрийг агуулхад ороод манай ил уурхайн онцлог гэвэл манай ил уурхай маань зуны цагт дулааны үйлрэлд ажилладаг үйлрэлд бол зогсчдаг. Тэгээд энд отволцсон энд хураасан хөдрөө бид нар одоо манай энэ үйлдвэрийн хамгийн анхны шат болох хацар бутлуур том бутлалтанд оруулна. Ил уурхайгаас хөдөр эрэхтэй 750 мм-ийн дундаж ширхэгтэй орж ирдэг. Том бутлалтаар бол эхний шатанд бол 120 мм болгож бууруулна. Тэгээд ер нь бол бутлалын шат бол цаашаа 3 шаттай. Том бутлалт, жижиг бутлалт, дунд бутлалт, жижиг бутлалт гэдэг. Тэгээд жижиг бутлалтаас шигшээ ангилаад яг гасан бутлуурын зээхэн маань эцсийн бүтээгдэхүүн бол 10 мм-ийн ширхэгтэй байх хэрэгтэй. За манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд бол тухайн 2005 онд тухайн үед хамгийн дэвшилтэд тоног төхөөрөмжүүдийг цоо шинээр нь суурилуулж ирсэн. Тэрнээс хойш одоо 5 жил өнгөрч байна. Энэ хугацаанд бас тодорхой хэмжээний технологийн шинжил, тоног төхөөрөмжийн өөрчлөлт хийсэн байгаа. Тухайлбал бол жижиг бутлалтын шатанд бид нар Швед улсын Sandvik фирмийн Hedrocon гэдэг бас орчин үеийн бүрэн автомат ажиллагаатай, хуйгны илэгдэл багтай, ашигт үйлдвэрлэлийн коэффициент өндөр, цахилгаан эрчим хүч харьцангуй бага зарцуулдаг тийм бутлуур оруулж ирсэн. Тухайн бутлуур нь бол бүрэн удирдлага нь бол бүрэн автомат. Одоо бидний харж байгаа самбар дээр бол эхэнд нь бол энэ нэг цагт хичнээн киловатт эрчим хүч зарцуулж байгаа гэдгийг шууд харж болж байна. Дараагийнх нь бол тусны температур. Энэ тусны температураараа бас хүчин чадлыг тодорхойлж болно. Гурав дахь нь бол хөдрийн ширхэгдлийг яг энэ цаг мөчид хичнээн миллиметртэй ширхэгтэй бүтээгдэхүүн гарч байна гэдгийг хянаж байна. Тоосны температур. За зэс цайрын хөдрийг бол баяжуулахад бол нэг ижил технологиор баяжуулдаг. Энэ бол уламжлалт волтацыг технологи, монголоор бол хөвөлөн баяжуулах технологи байгаа. Энэ технологийн өрөөнд сая бид нар хөдрийн 10 мм хүртэл бол буталцсан. Одоо энэ 10 мм-тэй хөдрийг тийм гурил шиг нунтаг болгоно. Энэ нь бол яг мэргэжлийн хэллэгээр бол 1074 мм-ийн ширхэглэл 70% хүртэл хоёр шатаар нунтаглана. Нунтаглалт бол тийм ган шаарн дунд усан орчинд ган шаарнд эргэлдүүлэх хөдөлгөөнөөр хөдрийг няцалж нунтаглана. Ингээд 1074 мм нь
70% болтол нутагдсан хүдрийг устдаа холилдсон тийм булингийг болтоцоор бол байж байна. Болтоцыг баяжуулахад бол гол үндсэн хүчин зүйл бол хүдрийг улдаар усан орчинд химийн уралжаар нөгөө эрдсээ сэргээж өгнө. Эрдсээ сэргээснээр яадгүй гэхээр эрдс маань усанд үл норох шин чанартай болно. Тэгснээр усанд үл норох шин чанартай болсноор хүдэр маань хим бөмбөлөгт ачаалагдаад дээшээ хөвөөд гарч ирэхэд нь хамж авдаг ийм онцлогтой. Тэгэхээр нэг гэсэндээ бол яг энгийн ухаанаар байх юм бол нэг цайны шар хөвөөд гараад ирдэгтэй. Яг тэрнтэй бол энгийн ойлголтод их ижилхэн ийм технологи байгаа. А тэгэхээр энэ бол мэдээж нэг тийм шатаар бол шууд явах боломжгүй. Шатаараа л явна. Нутагт бол 2 шат, болтоцын баяжуулалт маань бол 3-аас 4 шатаар дамжиж бид нар яг стандарт нийцсэн 50% цайрын баяжмал үйлдвэрлэгдэж байна. Энэ бол анх газрын өсөн дор байсан тэр хүдрээ холборлоод баяжуулаад гаргаж авсан хамгийн эцсийн бүтээгдэхүүн байна. За энэ гаргаж авсан эцсийн бүтээгдэхүүнийг энэ баяжмалын үйлдвэрээс цаашаа дүүртэл автоврээр тээвэрлээд цаашаандаас цаашаа төмөр замаар гадаад руу экспортлдог байна. Тэгэхээр маш олон хүний хүч хөдөлмөр шингэж маш их цаг хугацаа орж олборлож авсан энэ баяжмал маань 50% одоо цайрын агуулмж өгөхий энэ баяжмалыг бид нар гадаад руу экспортлохоор одоо нэгсэндээ та бидний хөрсөн дороо байгаа тэр эрдэс баялагийг ашиглаж байгааг нэгэн томоохон илэрлэнд болж байна. Үүнд нэмэн өртөг шингэсэн. Энэ бол монголчууд та бидний бас хоол хүнсийг тэжээх за бидэнд ирээдүй болох ийм бүтээн байгуулалт ийм үйлдвэрлэл өнөөдөр энэ явагцаар байна. Уурхайн гүн нэвтрүүлэг үзэгч танд сонирхолтой уурхайн гүнд болдог бүхэл үйл явцыг бас процессыг танд харуулах болно. Ингээд уурхайн гүн нэвтрүүлэгтэй хамт уулзч танд баярлалаа.